тооцоно. Би уян гишүүний асуусан асуултан дээр нэмээд асуучаа. Өнгөрсөн нэгд өдөр ерөнхий сайд болвол гадаад өөрийн бодлогоо чангатгаж илүү одоо энэ зээлх зэрэглэлээ хадгалахын тулд цаашдаа энэ гадаад өрөө багасгаж явна гэдэг мэдээлэл хийсэн. Тэгээ багасгаж явна гэхээр өрийн таазаа нэмэгдүүл одоо төсөөрөний мэдээлэл дээр өрийн таазаа дээд хязгаараа 50% болгоод нэмэгдүүлээд цаашаа явж байгаа. Чахлан сайд дөнгөж сая бид нар бууруулад явна гэж ярьж байгаа эсрэг 45% руугаа явуулна гэд ярьж байна. Гэтэл одоо бид нар олон улсын зах зээл хүндрэлтэй байна. За дээрэс нь орлого бүрдэхгүй байх нөхцөл үүсэж байна гэдгийг аудитын дүгнэлтээр мөн үүнээс гадна төсвийн тогтвортой байдлын дүгнэлтээр гарчаад байхад энэ төсвийн таазаа нэмэгдүүлж байгаа чинь ямар бодлогоор ингэж нэмэгдүүлж байгаа юм бэ? Ямар баталгаатай гэж үзэж байгаа юм бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт учрал сайд энэ зөвшөөрлөлийн сайдаас асууя. За та одоо энэ төсөөрөний мэдээлэлээ тооцохдоо юу гэж тооцсон бэ гэхээр бит хэмжээгээ нүүрсийг бол 90 сая тонныг гаргана. За үүнээс гадна үн бол $70 үнэтэй байна гэж тооцсон байна. За яг өнөөдрийн байдлаар дунджаар та бүхэн 6 сая тонныг бит хэмжээгээр гаргаж байгаа. За дундаж үн $56 байгаа гэж Монгол банкнаас мэдээлж байна. Тэгэхээр одоо энэ жил хүртэл одоо яг энэ 8 сард гаргаж байгаа 8 сая тонноор гаргалаа гэхэд 75 сая тонноос нэмэгдэхгүй. За тэгвэл одоо олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Хятад улсын нийт нүүрсний эрэлт 25 онд бол 24 оноос 13%. За мөн цаашлаад 26 онд бол бүр үүнээсээ 3% уннаа гэж байгаа. Ингээ 3%-аар унж байгаагаар үзэхэд бид нар 2026 онд бол 70 сая тонноос дээшгээ тонн одоо ийм нүүрс гарахгүй ийм тооцоол гарч байна. За ингээд үзэхэд орлогын төсөөлөл чинь одоо төсөв дээрэж төсвийн өрөөний мэдээлэл дээрэж арай өндөр байгаа юм шүү. Хамгийн сайнаар бодоход 400 орчим тэрбум төгрөгийн бууралттай. За муу талаас нь үзэх юм бол нэг их найдын бууралттай орлого бүрдэх нөхцөл үүсэж байна. Тэгэхээр энэ үнийг хэр бодиттой гэж үзэж байгаа юм бэ гэх нэгдүгээр асуулт байна. За хоёрдугаарт болохоор төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дараагаас асуулт байна. За ийм дүгнэлт гаргасан байна. Монгол Улсын төсөв энэ төсөөлөл ерөнхийдөө сайжирсан, бүрдэл хангасан. За дээрэс нь төсвийн зардлын өсөлт хязгаарлагдсан байна. Ер нь эерэг хандлагатай байна гэдэг ийм дүгнэлт гаргаж өглөө. За өнгөрсөн оны төсвийн төсөлтөөр бол одоо шал өөр дүгнэлт гарч ирсэн. Тэгэхээр өнгөрсөн оноос юу өөрчлөгдсөн гэд өнөөдөр бид нар 1.4 их найд төгрөгийн алдагдaltaй төсвийг батлахыг зөвшөөрж байгаа юм бэ? Энүүнийг тайлбарлаж өгөөч. За сангийн сайдаас асуух асуулт байна. За орлогыг нэмэгдүүлэх тал дээр гарсан байна. Орлого нэмэгдүүлэхдээ татвар. За учрал сайд хариулъя. За түрүү уянгаа гишүүн бас хөндөд байсан. Яг үүнтэй бас адилхан асуулт байна. Бидний баталсан төсвийн хүрээний мэдээлэл дээр бол ямар байсан бэ гэхээр дээд хязгаар чинь 50% байсан. Тэгвэл төсвийн тогтвортой байдлын хуулиар бол өрийн дээд хязгаар чинь 60% байж болно гэд хуулиараа зөвшөөрсөн. Гэхдээ илүү төсвийн сахилга бат барих үүднээсээ 50% дээр л барьчаа гэсэн. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний 50% чинь тэр 51 их найд багхгүй. Тэгэхээр бид одоо жишээ нь юм байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиар урсгал зардал чинь 30% бидтэй. 30% шүү дээ. Урсгал зардал. Гэтэл жилийн төлөвлөгөөн дээр 24% багхгүй. Тэгэхээр илүү төсвийн сахилга батаа барихын тулд бид нэр энэ төсвийн хүрээг оруулж ирэхдээ урсгалыг хуулийн хүрээнд нь биш бүр багасгаад 24% барина. Дээрэс нь хуулийн дээр 60% өр хязгаар байж болохыг нь харин багасгаад 50% бууруулсан байхгүй. Та болохоор сая нэмсэн гэж яриад. Та бидний баталсан төсвийн хүрээний мэдээлэл угаасаа 50% байсан. Одоо баталж байгаа энэ төсвийн хүрээний мэдээлэл чинь дахиад 50-аараа 60 болгож болох байсан хуулиараа. Гэхдээ энэ хязгаарт хүрэхгүйгээр харин одоо ерөнхий сайдын бодлогын дагуу бид нэр өрийн хязгаараа буулгасан. Ерөнхий сайдын зарлалын дагуу. Дээрээс нь эх онд бол эн чинь 45% буурна. Тэрээс зөвхөн хуулийн хязгаараа бариад төсвийн тогтвортой байдлын хуулиар чинь 60% үтсэн юм чинь гээд 60-аас дээш их найдын одоо өргээд ингээд бичиж бас болох л тийм хуулийн боломжтой байхгүй. Гэтэл харин энийг нь аль альнийг нь бууруулсан. Номинал тоо бол өөрөө буурсан гэдгийг би бас хэлье. Тэгэхгүй бол бас буруу ойлголт төрчихвээ. Аль альнийг бууруулсан шүү. Сая өсгсөн гэж буруу ярьж байгаа шүү. За нүүрсэн дээр
юу юм бэ гэхээр 25 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл бол бит тонн хэмжээ бол 85 сая тонн. Одоо эндээс 58 сая тонн гарцсан. Тэгэхээр эх жил бол 90 сая тонныг гаргана л гэдэг ийм зорилтыг тавьж байна. Энэ тоог зүгээр одоо нэг өглөөс ирээд бас гаргаж болохгүй л дээ. Эний чинь одоо тоог нь яг одоо хэдийн хэмжээний бит тонн хэмжээ гаргах вэ гэдгийг нэгт бол энэ маш сайн хийгдсэн нэг ажил байд юм бэл. Засгийн газар дээр энэ нөгөө биржийн гэрээнүүд чинь бүртгэгдчихдээ юм. 40 сая тонны нүүрсний гэрээнүүд чинь бүртгэгдсэн. Энэ бол тодорхой асуудал. Гэрээ хийгдсэн гэсэн. Нэмэлтээр одоо хэдийн хэмжээний нүүрс гарах вэ гэдгийг шийдэхийн тулд хувийн хвшлүүдтэй уулзалт хийдэг. За ингээд энэ тоон хэмжээ болоод үнэн дээр одоо бид нар тэр Блумбергийн терминал дээр байгаа байгууллагуудын төсөөллүүдийг авдаг. Ингээ харьцуулж агаад шийддэг. Ингээд бит тонн хэмжээгээ нэмэгдүүлэх үүргийг хүлээхийн тулд энэ салбар ч өөрөө нөгөө тээврийнхаа салбартаа уялдаж явах гэдэг утгаараа тээврийн салбар дээр байгаа гацаа хүндрэлүүдийг арилгах чиглэлээр экспортын тэр ажлын хэсэг дээр арга хэмжээнүүдийг аваа явж байгаа. Тийм ч учраас цаг алдахгүй ажил аваад хятад очоод ерөнхий сайдтай нь уулзалт хийсэн. Энэ одоо төлөвлөгөөндөө энэ асуудлыг тусгаач. Энэ гашуун сухад ганц модын хил холболтын ажил хийгдсэний дараа тэр шивээ өрн сэхээ тэр ханг мандал бичигт 100 хатвч тэр бомбуудыг холбох ажлыг энд суулгаж өгөөч. Дээрэс нь энэ хоёр улсын хил хамгаалах гайл, гадаад эргийн харьяат, тэр бомб гэд энэ олон байгууллагуудын мэдээлэл хурдан шуурхай шийдвэрлэдэг болооч. Гайл дээр байгаа хилээр бараа нэвтрүүлэхэд нөгөө тавиад байгаа журмууд дээр хүний оролцоог багасгаач гэд хүний оролцоо шингэсэн 55 зүйл заалтыг өөрчлөөд журам нь хэрэгжиж эхэлсэн. Ингээд жолоочгүй тээврийн терминал дээр зөвхөн биржийнхаа тээврийг дэмжигээ шийдвэр гаргацсан. Тэгэхээр 90 сая тоннд хүргэнэ л гэж зорж байгаа. Хүргэхийн тулд салбарын сайдуудыг шахаж ажил. Жавхлан сайдаа учир сайдаа өрийн номинал хэмжээ бол нэмэгдсэн байгаа шүү дээ. 25 оны хүлээгдэж байгаа чинь 40 их найд гэж энэ засгийн газрын одоо энэ төсвийн номон дээр 26 төсөв дээр оруулж ирж байгаа нь 45 их найд. Тэгэхээр номинал дөнгөөр бол нэмэгдэж байгаа дотоодын бүтээгдэхүүнд харьцуулсан харьцааг нь за жавхлан сайд нэмж хариулъя. За болгоомжийн дарга бас нэмж асууж байгаа шиг байна. Тэр номиналд нэмэгдэж байгаа 3 янзын хөлсрөөр 3 шалтгаанаар байна. Нэгдүгээр энэ ч манай өрийн ер нь баг 98% нь гадаад валютаар хийгддэг учраас ханшийн зөрүүнөөс нэмэгдэж байгаа. За мөн нэмж авч байгаа зээлүүдээс нэмэгдэж байгаа. За мөн дотоодын бондор нэмэгдэж байгаа. Ийм номинал дүнгээ зөрүү шүү. За хин номин гишүүний асуултанд хариулъя. Орлого өслөө гэж хэлж ирсэн үү те. Тэгсэн чинь микрофон авчих шүү зөө яа. Би төсвийн хүрээний мэдээ. Тий, орлого юм байгаа шүү. Орлого тодтголоо дүнгээс бол 1.4 их найдаар өндөр байгаа. Тодтголын дараах дүнгээс. Тэгэхээр тодтгол бол жилийн дундуур хийгдсэн. Өөрөөр хэлбэл 7 сараас хойших орлого, 7 сараас өмнөх орлого гэдэг энэ хоёрын нийлбэр дүнгээс хойтонгийн бүтэн жилийн орлого чинь бол 1.4 их найдаар өндөр байгаа. Гэхдээ 5 сар та бүтэй цуг За жавхлан сайд нэмж хариулъя. Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс 3 номерын микрофоноор хариулахад бэлдэж байгаа. За 5 сард батлуулсан одоо хойтонгийн жилийн төлөвлөгөө төсвийн хүрээнээс бол энэ орлого маань муудаж байгаа 1.9. За нодлон 25 оны төсөв батлуулж байхад анхны тооноос бол 2.3 1.9 гэх нийлбэр гэж бүр 4.2 их найдаар ингээд орлого бууруулж төлөвлөсөн байгаа шүү. За энэ хоёр дарга төсвийн доктортой байдлын зөвлөлийн дарга энэ хоёр дарга нэмж хариулъя. Энэ дээр бас ийм байгаад байгаа. За төсвийн хүрээн дээр бол бүр ингэж штэ. Одоо өргөн байрсан дээр чинь төсвийн хүрээний мэдээлэл дээр нийт өрвөл бүр 51.2 их найд. За энэ төсвийн номон дээр байгаагаас ч их байна. Тэгвэл энэ хоёр зөрүүтэй байна. Төсвийн номон дээр бол засгийн газрын нийт үрийг 2026 онд одоо эсвэл надад та нар өөр ном өгнө гэж баймааргүй. Засгийн газрын нийт үр үгүй 2026 оны төсөв гэсэн байна. 2026 оны төсөв гэсэн байна. 2026 оны гүйцэтгэл чинь гараагүй шүү дээ. За дотооны энэ болохоор
хин номын сайдын асуугаад байгаа нь 51.2 их найд болоод дотоодын бүтээгдэхүүний 50% хүрж байгаа юм байна шүү гэж асуугаад байгаа тийм ээ. Тэгээд энэ яагаад өсөж байгаа юм бэ? Өсөх нь зөв юм уу гэж. За 3 номерын микрофон, ажлын хэсгийн микрофон дээр хариулъя. За намын гишүүний асуултанд хариулъя. Цаг бага учраас би товчхон 2 тоол хэлье гэж бодож байна. Өнгөрсөн онд бид нэр төсвийн 2025 оны төсөв дээр дүгнэлт өгөх үед нөхцөл байдал нь ямар байсан бэ гэхээр 24 онд улсын хурлаас 25 оны төсвийг батлахдаа 27 их найдаар баталсан. 8 сард төсвийн тодтол хийгээд 30 их найд, 25 оны өргөн барьсан төсөв нь 35 их найд тийм ээ. Нэг жилийн дотор үндсэндээ төсвийн зарлагыг 30% өсгсөн юм өөрчлөлтөөс учраас мэдээж бид энэ дээр бол хурдтай өсөлт байна гэсэн дүгнэлтийг өгч байна. За одоо тэрнээс хойш ямар өөрчлөлт оров гэхээр өнгөрсөн он сүүл дахин тодтгон баталсан 33.7 их найдын төсөв сая тодтгол хийгээд эргэж буурсан байгаа. Тэгээд тэр буурсан дүнтэй харьцуулахад харьцангуй одоогийн эх оны өргөн барьжаа 2026 оны 32.9 их найд гэдэг бол харьцангуй бага хурдтай өсөлт байна гэсэн үг. Хоёрдугаар бидний төсөөллийн үед хараа тушаагаар нэг тодорхой нотлогоо өнгөрсөн оны 3 сард бидний өгсөн макро эдийн засгийн төсөөлт 2026 оны зарлагын хязгаарыг бид нар 30 3 номерын микрофоныг нэмж өгье. Ихвэр дараа хариулчаар. Тий 30.9 их найд гэж өгч байсан. Гэтэл энэ хугацаанд өнгөрсөн оны төсвүүдээр засгийн газраас өргөн барьсан төсвүүдээр төсвийн хязгаарыг 26 оны төсвийн хязгаарыг 37.3 их найд гэж байсан байхгүй. Тэгэхээр илүү бидний 3 сард боловсруулсан төсөөл бодиттой адилтай илүү ойрхон байна гэсэн үг. 26 оны төсөв байна. Номын гишүүн нэмж тодруулъя. Би ингэж асууад байгаа байхгүй юу? Та бүхэн яагаад 1.4 их найдын алдагдaltaй төсөв батлахыг энэ онд болно гэж үзэж байгаа юм бэ гэдгээ тайлбарлаад өгөөч гэж асууж байгаа. За би дахиад нэг юм тодтогоод асуучих. Энэ өргөн барьж байгаа төсвийн өрөөний мэдэгдэл, за дээрэс нь төсөв маань 2026 оны хөгжлийн төлөвлөгөөтэй, дээрэс нь төлөвлөлтийн шаардлагуудтай бүрэн нийцэж байгаа хөрөнгө оруулалтын төслүүд орж ирж байгаа юу? Энэ одоо 100% нийцэлтэй байгаа юу гэдгийг учруулсаад хариулаад өгөөч. За учруулсаад хариулъя. За ямар ч байсан төсвийн өрөөний мэдэгдлийн тоо батлагдсан засгийн газрын өөр бол 52.7 их найд байсныг 51.2 болгож бууруулж байгаа. Тэгээ булгаад даргын сая уншаад байгаа зүйл бол гүйцэтгэлийн төсөөлөлтөд холбоод ингээд байх шиг байна. Бид нар бол төсвийн өрөөнийхөө хязгаарыг ярьж байгаа шүү гэдгийг хэлье. За жилийн төлөвлөгөөдөө нийцж байгаа нийцүүлэхийн тулд 126 тэр төслөөс 50-ыг нь явуулахад төсвөө санхүүжих болцоог байсан. Тийм учраас ямар нэгэн байдлаар санхүүжүүлэхийн тулд санхүүжилтийн арга хэрэглэхийг олохын тулд бид нэр төр үеийн түншлийнхаа хуулийг нэмэлт өөрчлөлтөөр дагуулж оруулж ирж байгаа. Ингээд тэр 50 төслийг төр үеийн түншлийн хуулиараа аймаг орон нутгууд биедан хэрэгжүүлэх засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих ажлуудыг бол шатараатаа хийх зорилгоор оруулж ирсэн. Ингээд энэ бол улсын жилийн төлөвлөгөө төө нийцж байгаамаа 5 жилийн үндсэн чиглэл бол батлагдаагүй байгаа 31-ний өмнө оруулж ирнэ. За чавлан сайд дээрээс мэ төсвийн доктортой байдлын зөвлөлөөс бас хариулахад бэлдэж байгаа. За гişүүдийн яг давхарж байгаа нийтлэг асуултанд хариулъя. Төсвийн тоо болгон хөлөөгч бүг үстгэлийн тоо ирэх жил. Хязгаар болвол энэ одоо fiscal framework гэдэг чинь хязгаар авахгүй энэс давж болохгүй гэж байгаа л ийм л хоёр ялгаатай хоёр тоо. За төлөвлөгөө болон эр жилийн төсөв хоёр бол зөрнөө. Төлөвлөгөөн дээр 3.6 их найд гэж байгаа. 3.6 их найд. Төсвийн боломжит хязгаар маань 3.2 их найд. Тэгэхээр төлөвлөгөө талаас харах юм бол мөнгөнд дутцсан төсвийн. Төсөв талаас харах юм бол байгаа бүх мөнгөө төлөвлөгөөнд нийцүүлж тавьсан. Ийм л зүйл байна. Алдагдaltaй төсвийн тухай хэн хариулах вэ? За төсвийн доктортой байдлын зөвлөл. Чавхлан сайд ч гэсэн бас хариулмаар. Өнгөрсөн онд төсвийг алдагдaltaгүй болох тухайд бол манай улсын түүхий дүүн маш сайн байсан тийм. Гишүүд маань сайн мэдээ өнгөрсөн онд өргөмс. Тэгэхээр яагаад буурсан шалтгааныг засгийн газраас хаврын чуулганаар өргөн барьсан төсвийн тодтгол дээр тодорхой бичсэн байгаа тайлбар нь. Энэ 14 дугаар хуудсан дээр түүхий эдийн үнэ үнсэн төсвийн орлого бүрдэх боломжгүй тасарч байгаа учраас
төсвийн тодтол хийж байна гэх. Тэгэхээр энэ нөхцөл байдал одоо ч гэсэн хэвээр үргэлжилж байгаа. Өнөөдөр үндэсний статистикийн хорооноос танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн 8 сарын эхний 8 сарын үзүүлэлтээр ч гэсэн тодорхой байна. Өнгөрсөн оны мууяс экспорт 1.4 тэрбум доллараар буурсан. Энэ хэмжээгээр төсвийн орлого бараг 1 их найдаар тасраа явж байна. Энэ нь өөрөө төсвийн орлого бүрдэхгүй нэг гэдэг маш тодорхой харуулж байгаа учраас энэ хэмжээний алдагдaltaй төсөв нь бол эрүүл үзэгдлээ л гэсэн үг. За, Чавлан сайд хариулъя. За, боломжтой дарга сангийн дэд сайд байсны хувьд энэ зовлон бол хамгийн сайн болгоно нэг гэж бодож байна. За, энэ удаа орлого дутчих. За, дутсан орлогын хэмжээ зардлаа буурлаа, хөрөнгө оруулалтуудаа буурна гэх мэт эдийн засгийн өсөлт эргэжил байхгүй. Юу нь 5.7. За, ингээд төлбөрийн тэнцлийн алдагдал. За, энэ одоо дахиад энэ эдийн засгийн энэ бууралтай чинь нийлээд энэ бүр хямрал руу чирж юм. За, тэгвэл алдагдал тэр зөрүү маань яг юунд ашиглагдаж, юунд чиглэж байна гэдгээр л хамгийн чухал хариулт тэнд байх хэрэгтэй. Бид өнөөдөр хүрээн дээр суур тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг хоёр дүн батлах байгаа. Суур тэнцлэр бүх татврынхаа орлогоороо бүх урсгал зардлаа бид нар бүгднгийн санхүүжил цаана 2% ашигтай цалин дэтгэр тэтгэмж хүүхдийн мөнгө бүгднгийн бүр ашигтайгаар санхүүжүүл. За ганцхан одоо бидний хамгийн чухал гэж байгаа энэ мега төслүүдийг санхүүжүүлэх зээлийн ашиглалтаар л 1.3%. За, номын гишүүн нэмж тодруулъя. За, Чавлан сайдаа бас яг тийм биш байна. Хөрөнгө оруулалт нь нэг их 585 тэрбум төгрөгийг бол та урсгал зардалтаа алдагдлаараа санхүүжүүлнэ гэд энийгээ буцаад шинэ одоо үр зээл гаргана гэд энэ та нарын өгсөн мэдээлэл дээр чинь байгаа. За, нөгөө талдаа би төсвийн доктортой байдлын зөвлөлийг энэ хэлж байгаа 1.4 их найдыг алдагдaltaй байх нь одоо асуудалгүй байна гэж хэлж байна гэж ойлгож байгаа. За, яагаад би нэг дахин асуугаад байна вэ гэхээр түрүүн би учрал сайдаас асуусан бас буруу ойлгосон болтой байна. Би цаашдаа дахиад орлого дахиад нэг их найдаар дутагдах магадлал өндөр байна. Яагаад тэгэхээр нүүрсний үн энэ хэмжээгээр буурна, дахиад бодит хэмжээ чинь 90 сая тонндоо хүрэхгүй. Тэгэхээр 1.4 их найдын алдагдал биш, бүр энээс өндөр алдагдал гарах магадaltaй байна. Энийг юу гэж харж байгаа вэ гэж асууж байгаа. За, учрал сайд хариулах уу? Учрал сайдын микрофоныг өгье. За, тодорхой бус байдлын индекс түүхэн дээд түвшиндээ хүртсэн байна. Бид нар төсвийн хүрээг өмнө хавар баталж байхад нүүрсний үн 80-аас нэмэх байсан шүү дээ. Тэгээ 80-аар хамгийн багаар бодоод оруулж ирсэн. Сарын дотор 70-аас доош орсон шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө биднээс шууд хамааралтай асуудал биш байхгүй. Тэгэхээр засгийн газар бол мэдээж одоо эрсдлийг тооцно. Эрсдлийг тооцож байгаа. Тийм ч учраас одоо хамгийн боломжийн юм байна. Яг л хувийн компаниудтайж уулзлаа, биржийн гэрээнүүдэд чарлаа. Олон улсын одоо тэр Bloomberg-ийн терминал дахь байгууллагуудын үзүүлэлтүүдийг чарлаа. Тэгээд далаар тооцъё. Боддоор л яри. За тэгээд тоо хэмжээг бол 90 хүрэх бололцоотой байна. Одоо зөв гүйцэтгэлээ харлаа л гэж ингэж л тооцож оруулж ирсэн. Тэгээ үүнийхээ төлөө За, Чавлан сайд нэмж хариулъя. Номын гишүүн төсвийн доктортой хуулийн тухай хуулийн 4.1-12 дээр нэгдсэн төсвийн суур зарлага гэж нийт зарлагаас үнд цас болон гадаад зээлээр санхүүжих зардлыг хасаж тооцно гэж байгаа. 4.1-13 дээр нэгдсэн төсвийн суур тэнцэл гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос зарлагыг хассан дүн гэдэг. За ингээд суур тэнцлийг өнөөдөр бид одоо төсвийн хүрээнд дотор батлах гэж байгаа. Тэнцвэржүүлсэн тэнцэл, суур тэнцэл гэдэг. Тэгэхээр түрүүний таны хэлжсэн, миний хэлжсэн хоёрын ялгаж эндээ байгаа байхгүй юу? Тэгэхээр суур тэнцэл гэхээр одоо зөвхөн гадаад зээлийн ашиглалт, бондын дүнг, үнцаасны дүнг оруулсан дүнг хэлээд байгаа юм. Тэр дүнгээр энэ удаагийн 1.3 их найдын алдагдал чинь тайлбарлагдах байхгүй юу? Тэрэн дотор чинь нэвд босруулах үйлдвэр байж гэн, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц байж гэн, нийслэлийн 2 том одоо цэвэр усны төслүүд байж гэн. Гэх мэт одоо хамгийн шаардлагатай нэн дэргүүний одоо
эх жилийн 5.7% эдийн засгийн өсөлтийг бүүст хийх ийм мега